Өнөөдөр бас хэлэлцэх энэ хууль тогтоомжийн хууль түүгээр дамжуулж одоо хуулиас давсан журам хэрэгжээд байгаа төрийн бүх шатанд хэрэгжиж байгаа энэ зүйлийг хязгаарлахын төлөө бас хамтарч ажиллах шаардлагатай гэж ингэж үзэж байна. Одоо энэ журмын тоо өнөөдөр нийт хууль зүйн яамд бүртгэлтэй журмын тоо сүүлийн 14 жилийн хугацаанд л ихэд 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт байж байгаа нь төр дээр нөгөө эрх мэдэл төвлөрөөд байгаа албан тушаалтанд тусгай зөвшөөрөл, лиценз за тэгээ бусад асуудлыг шийдэд байгаагийн илэрхийлэл энэ ч гарч ирж байна гэж үзэж байна. Хууль тогтоомжийн хуулиар хуулиас давсан эрх олгоод байгаа журмуудыг зохицох ажил давхар хийгдэх нь одоо их чухал юм байна л гэж үзэж байна. Энэ хууль тогтоомжийн хууль гэдэг бол нэрээ хуулиудын хууль. Энэ хуулийн дагуу хуулиуд боловсруулагдаж улсын их хурлд хилцэгдэх босгоод авч орж ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр тэр шалгуур үзүүлэлтүүдийн илүү наривчилж өгнө гэдэг бол өөрөө их том алхам. Тэрэн дотроо хүний эрхийн чиглэлийн үнэлгээ одоо дараа орж ирж байгаа бүх хуулинд заавал хийгдсэн байх ёстой. Энэ шаардлага тавигдж байгаа. За одоо хамгийн сүүлийн жишээ гэвэл тухайлбал бид нар бие тамир спортын тухай хуулийг баталсан. Тэгэд уг хуулиар бид нар хүний улс төрийн эрхийг хязгаарлалцсан. Тэгээ энийг одоо жишээ нь хэрвээ бид нар хүний эрхийн үндэсний комиссоос энэ хуулийг батлахынхаа өмнө хэрвээ бид нар дүгнэлт авсан бол ийм хууль парламент батлахгүй байх байсан гэсэн. Тэгэхээр бид нар энэ мэтчлэн асуудалд алдаа оноог бид нар залруулахын тулд заавал парламент энэ хууль тогтоомжуудтай холбоотой ялангуяа хүний эрхийг хязгаарлаж байгаатай холбоотой мэргэжлийн институтыг татан оролцуулдаг энэ механизмыг бол батлах гэж байгаагаар ач холбогдолтой. Нисхийн удирдлагын төвөөгөөд онгоцны нисэх бодлын одоо онгоцны зурвасыг хянжаадаг шиг үндсэндээ бол бүх хуулиуд нь өөрөө тэр хүн төвтэй байх шийдвэр гаргалтын зохицуулт эрх зүйн орчин тэр экосистемийг бий болгоход чиглэж байгаа. Энэ утгаараа бол энэ хуулийг бол бид нар дэмжиж явах заашгүй шаардлагатай гэж үзэж байгаа.